Өндөрийн талбайг ондуул. Цэргийн штабын маань 100-ны түүхийн хөгжлийнхөө энэ жилээр үргэлжлэн явж байна. 100 жилийн хугацаанд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө ажилласан үе үеийн эрхэм буурал, дайчид, бэлтгэл чөлөөнд байгаа гавьяан дугаа, Ахмад дайчид тав бүгд яг одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа ажилтан албаагч миний эрхэм дайчин нөхөд тав бүгдтэй бас чин сэтгэлийн талархлаа илэрхийлж 100 жилийн босгон дээр эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэн ч ажиллаж байгаад нь баярлалаа гэж хэлмээр байна. Төрийн албаагчийн одоо тангараг дээр хариуцлага тооцсон эдэргээ хуулийн дагуу хариуцлага тооцсон эдэр гэж байдаг бол цэргийн тангарагт бол цээрлэл хүлээнэ гэж байдаг. Энэ үг бол үнэхээр хүчтэй үг. Цэргийн тангарагтаа үнэнч байна гэдэг бол ерөөсөө цэргийн хүний хамгийн эцсийн одоо өөртөө илэрхийлэх, өөртөө тавих одоо том зорилго байд юм. Улсын минэсэл Улаанбаатар ургах нарны гэрэлт хот эртний хөнгөрний луутатын эрхэм хүслийг биелүүлсэн хот Хамбогдуулынхан тэргүүн сайхан бэл хатан туулмөрний ариун давшин хөө хүн чулууны удам сайхан хөндийд налайсан хүсэл шиг сайхан Улаанбаатар хот байна. Улаанбаатар хотын хөгжил маань сүүлийн 10-аас 20 жилийн хугацаанд төвлөрөл нь огцом нэмэгдэж хүн амын бараг 50% орчим хувь нь нийслэлд амьдран оршин сууж байгаа энэ нөхцөл цэргийн штабын үүрэг олцоо улам л нэмэгдсэн. Монгол улсын үндсэн хуулийн дээр иргэний журамт үүргийн нэг нь бол иргэн эх орноо батлан хамгаалах үүрэгтэй гэж заасан бол бид бүхэн тэрхүү үүргийг цахин одоо биелүүлэх төрийн одоо үйлчлэгийг хүргэх ёстой. Энэ бол одоо цэргийн штабын хамгийн чухал бөгөөд эрхэм нандин үүрэг юм аа. 1911 онд байгуулагдсан Богд хаант Монгол улсын 5 яамны нэг болох Цэргийн яамны дайчлан зохион байгуулах хэлтсийн санаачилгаар 1925 онд Улаанбаатар хотын цэргийн хэлтэс байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ардын засгийн газар цэргийн яамнаас Монгол улсын түүхэнд анх удаа бүх нийтээр цэргийн алба хаах зарчмыг хэрэгжүүлж 18-аас 35 насны эрүүл чирэг ирчүүдийг ялгуурлалгүйгээр цэргийн албанд дайчилсан нь Сүхбаатар жанжны гарын үсгтэй түүхэн тушаалаар баталгаажив. Нийслэл хүрээг Улаанбаатар хэмээн нэрлэж хотын захиргааны тогтолцоог бүрдүүлсэний дараа 1925 оны 4-р сарын 9-нд Улаанбаатар хотын цэргийн хэлтэс 6 орон тоотоогоор албан ёсоор байгуулагдаж анхны эрхлэгч түшинлэр сандуйж ав томилогдсон нь өнөөгийн нийслэлийн цэргийн штабын түүхийн эхлэл байлаа. Цэргийн штаб маань 100 жилийн түүхэнд анх бий болгосон 6 хүний орон тооноос өнөөдрийг бол 60 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй болж өргөжин хэлсэн баг. Тэгэхээр 60 хүн нийслэлийн хэмжээнд ажиллаж байна гэдэг бол зэвсэг түвшний бүтцтэй харьцуулахад чамгүй одоо чамлалтай бага тоо хэдий боловч бид нэр чамгүй их одоо ажлыг одоо амжуулж ирсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Бид бүхэн цэргийн штабын 100 жилдээ угтаж бараг 30-аад ажил төлөвлөсний бүх ажлыг амжилттай хэрэгжүүлж чадсан.
орон нутагт хэрэгжүүлэх батлан хамгаалах бодлого үйл ажиллагааг бүх үйл ажиллагааныхаа зорилгыг 100 жилдээ зориулсан. Тэгэхээр орон нутагт бид бүхэн батлан хамгаалах үйлчлэгийг хэрэгжүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх энэхүү том зорилтод ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль гэх мэтчлэн хүүхэд залуучууд бараг 92,000 гаруй хүүхэд залуучуудад цэргийн хооронд үзэл хүмүүжил мөн иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх үйл ажиллагааг хийж хэрэгжүүлж ирсэн байна. Чамгүй олон жилийн өмнө иргэний хамгаалалт буюу гамшигын ойлголтоор энэхүү ойлголтын үндэс суурь бол байсан баг. Харин өнөөдрийн хувьд нэр томьёоны хувьд орон нутгийн хамгаалалт гэсэн нийлбэртэй болсон баг. Тийм ч учраас орон нутгийн хамгаалтын нэгжийн хариуцсан албан тушаалтантай болсон. Мөн орон нутгийн хамгаалтын томоохон улс орныг хамарсан команд штабын дайжлагаатай мөн штабын дадлага мөн онлын олон сургалт дадлагуудыг хийж хэрэгжүүлсэн баг. За 2025 онд 100 жилдээ барьсан хамгийн том зорилго бүхий ажил бол энэ байлаа. Энийг бид бүхэн амжилттай хэрэгжүүлж чадсан. За миний би 1994 онд Сүхбаатар дүүргийн засаг даргын хамгийн газрын цэргийн штабын тоо хүртгэлийн офицерээр анх томилогдож байсан. За тухайн үед бол цэргийн хамгаалтын штаб гэсэн нэртэй байсан. За үүний бол тоо хүртгэлийн офицер нь хийж байсан. За ингээд 1994-өөс 2005 оны 1 сар хүртэл бол Сүхбаатар дүүрэгт ажилласан. Тухайн дүүрэгт ажиллаж байхдаа цэргийн хамгаалтын штабын дарга, цэргийн болон гамшигаас хамгаалах штабын дарга, цэргийн штабын дарга гэдэг албуудыг хашиж яагаад за 2005 оны 1-р сард бол батлан хамгаалахын сайдын тушаалаар нийслэлийн засаг даргын хамгийн газрын цэргийн штабын даргаар томилогдож очижсэн. За үндсэндээ миний бол 2020 оны 10 сар хүртэл үндсэндээ 15-6 жил бол нийслэлийн цэргийн штабын даргаар ажилласан. За энэ хугацаанд ажиллахад бол би 8 хотын даргатай ажилласан. Нийслэлийн цэргийн штабын даргаар ажиллаж явах хугацаанд бол засаг дарга нартайгаа Монгол улсын батлан хамгаалах салбар зөвтгөгчнээ төлөөлж сууж байгаагийн хувьд бол орон нутгийн төрийн захиргааны байгууллагад ямар хэмжээтэй яаж ажиллах вэ гэдгээ бол бодлогоо боловсруулж хотын удирдлагуудтай, дүүргийн удирдлагуудтай хамтарч ажиллаж байсан. Тэгээ би тэр үед бол их сайхан сэтгэл төрдөг нь тухайн үеийн цэргийн дарга нар, дүүргүүдийн цэргийн штабын дарга бол залуу хүн гэдгээрээ биш, манлайлагч байх ёстой гэдэг утгаас намайг хүлээж авсан. Тийм учраас би дүүргүүдийн цэргийн штабын дарга нар тэднээс маш их юм сурсан. Ялангуяа ахмад үеийнхэн залуучуудаа тосож авч дэмжиж ямар амжилтанд хүргэдэг яадаг юм бэ гэсэн тод жишээг бол би өдий зэрэгтэй яваа хувьд бол бас энэ байхаа гэж бодож байгаа. Ер нь бол амжилтанд хүрнэ гэдэг бол ганц хүний амжилт байдаг. Хамт олон найз нөхөд, гэр бүл, сургууль төгссөн энэ бүх хүмүүсийн хамтын хөдөлмөр байж ээж өнөөдөр амжилтанд хүрдэг.
Одоо тухайн үеийн цэргийн штабын дараагаар хурандаа Самсрангийн Дорцрын гэж хурандаагаас би ажлыг авчихсан. 1990 онд одоо ачилсан хувьсгал ялж зах зээлийн эдийн засаг шилжиж ер нь нийгэм бол одоо нэг засаглалаас нөгөө засаглал шилжсэн энэ үед одоо Дорцрын хурандаа бол авч ирсэн. Тэгээ үндсэндээ 30 жилийн хугацаанд хоёрхан одоо цэргийн штабын дарга байсан. Бид нэг нь 14 жил, нэг нь 16 жил одоо энэ албыг хашсан. Нийслэлийн цэргийн штабын орлогч даргаар Янжаа гэж хурандаа ажиллаж байсан. Энэ хүн бол одоо дүүрэгт цэргийн хамгаалтын штабын дарга, цэргийн хэлтсийн дарга хийж ягаад нийслэлийн цэргийн штабын орлогч даргаар ажиллаж байсан. Миний цэргийн хэлтэс штабтай амьдралаа холбосон он бол 1979 оны 12 дугаар сараас би ажилчны оройны цэргийн хэлтсийн тоор төлийн офицераар анги томилогдчихлаа. Тэгээ миний анхны багш бол одоо Шагдрын Ширчин гэж тийм агуу хүн байсан. Цэргийн штаб ажлыгч би тэр хүнээс сурсан. Төрийн захиргааны ажлыгч тэр хүнээс дурсан. Миний даргын одоо бид нарт зохидог гол юм бол хүн албан тушаал алдарцал ахиж болно. Хүн хүнээрээ л байх хэрэгтэй шүү гэдгийг л одоо мөрдлөг болгодог. Тэрийг би баян санаж явдаг. Хан уул дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб. Монгол Улсын засгийн газрын 1992 оны 9-р сарын 11-ний өдрийн нийслэл дүүргийн засаг даргын тамгын газрын бүтцийг тогтоох тухай 25 дугаар тогтоолоор хан уул дүүргийн засаг даргын тамгын газрын бүтцэд цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын засгийн газрын 2004 оны 51-р тогтоолоор цэргийн штаб гэж нэрлэн гагцхүү батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын чиг үүргийг нь дагнан гүйцэтгэж байгаагаар шийдвэрлсэний дагуу дүүргийн засаг даргын тамгын газрын бүтцэд оруулан 3 офицерын орон тоотоогоор ажиллаж байжээ. 1965-аас 1997 онд цэргийн штабын анхны төлөөлөгчөөр Ахмад Цэвэлд орж цэрэг иргэний хамгаалалтын хэлтсийн дараагаар дэслэгч Бүрвжав, хошууч Сүхэ, Ахмад Мегмаржав, хошууч Цэрэнд орж дэд хурандаа Ширчин, дэд хурандаа Даваа, дэд хурандаа Чимбат, хурандаа Янжав, хошууч Цог, дэд хурандаа Мөнхбат нар ажиллаж байжээ. Цэргийн штаб нь батлан хамгаалах төрийн цэргийн бодлого, үйл ажиллагаа, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерууд болон техникийн тоо бүртгэл хөтлөх, цэргийн албанд татах, гэрээд цэргийн албанд иргэнийг элсүүлэх, дүүцүүлэх алба хаалгах, дайчилгааны бэлтгэл нөөцийг бүрдүүлэх, давтан бэлтгэх сургалтыг зохион байгуулах, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, иргэдэд эрх зүйн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэн ажиллаж байна. За би бас энэ нийслэлийн цэргийн штабд орлогч даргаар сайхан хамт олонтой ажилласан. Тэгээ энд ажиллах хугацаанд бас олон сайхан хамт олон, ялангуяа нийслэлийн засаг даргын тамгын газар, иргэдийн хурал гээд маш олон сайхан хамт олонтой хамтарч ажиллаж байсан. За энэ хугацаанд мөн одоо Монгол улсад тохиосон үерийн гамшигын дараах одоо ард иргэдэд тусламж үзүүлэх ажиллагаа, за мөн одоо соёл урлагийн арга хэмжээ, тэр чин цэрэг татлага гэх мэтлэн олон арга хэмжээг зохион байгуулахад манай цэргийн штаб маань гар нийлэмжтэй маш сайхан ажилласан. За Монгол улсын батлан хамгаалах бодлого, зэвсэгчний үйл ажиллагаас сурчлах, хэрэгжүүлэх, ялангуяа сүүлийн үед хэрэгжүүлж байгаа батлан хамгаалах бодлого, орон нутгийн хамгаалтын хуулийн хүрээнд Монголын иргэд залуучуудад цэрэг их орон жүжиглэлийг хүмүүжүүлэхэд энэ цэргийн штабын үйл ажиллагаа маш чухал ач холбогдолтой. Өмнө нь ч энэ арга хэмжээнд анхаарч ажиллаж ирсэн, одоо ч бас сайн ажиллаж байгаад нь би сэтгэл хангалуун байд юм аа. За анх 2 гэж одоо хурандаа байсан. Сүүлд нь одоо ажлаа өгөөд батлан хамгаалах яам томилогдоод явахдаа бол өөрийнхөө ажлыг өгөөд явсан. За дүүргүүдэд бол Баянгол дүүрэгт бол Намсар хурандаа гэж байлаа. Баян зүрх дүүрэгт Арднаасад гэж хурандаа байлаа. Сүхбаатар дүүрэгт Готовдорж гэж хурандаа, Сонгон хайрхан дүүрэгт Нэргүү гэж хурандаа байлаа. За хан уул дүүрэгт бол Батхүрл гэж хурандаа, Чингэлтэй дүүрэгт бол Мегмарж гэж хурандаа. За Багнуур дүүрэгт бол хурандаа одоо Инхбат, Налайх дүүрэгт Лавгсран гэж хурандаа,
За Багангаа дөрөвт бол самбуу гэдэг туранда. Үндсэндээ одоо ийм хүмүүсийг одоо өдөртөж тэгээд цаана байгаа төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагуудаа төлөөлж орон нутгийн төрийн захиргааны төв байгуулах сууна гэдэг үгийг хариуцлага гэдгийг бодож өөртөө ирсэн. 1925-аас 1930 он цэргийн албаны хууль дүрм боловсронгүй болж цэргийн алба хаагчдын арга гэрийг дэмжих тогтолцоо бүрдэв. Мөн орон нутгийн цэргийн сургалтыг зохион байгуулж залуучуудыг цэргийн анган шатны мэдлэгт сургах ажлыг эхлүүлсэн байна. 1936-аас 1939 он аймаг хотын цэргийн хилцүүд жилд 2 удаа цэрэг татлагыг зохион байгуулж Монгол ардын хувьсгал цэргийн игнээг бэхжүүлв. Халах голын дайны өмнө болон дайны үед нийслэлийн цэргийн хилдэс 8000 гаруй дайчдыг фронтод илгээж эх орноо хамгаалах түүхэн үүргээ нэр төртөө биелүүлжээ. 1975 оны 10 дугаар сараас одоо 1995 оныг дуустал бүтэн 20 жил одоо найрамдлын цэргийн элчийн дарга байхад найрамдлын орон гэдэг бол одоо Монгол улсын 4 орны нэг найрамдал ажилчин Сүхбаатар Октябрь. За энэ Октябрь энэ 4 цэргийн элч бол Улаанбаатар хотын одоо цэргийн элчит өдөртдөг Улаанбаатар хотын цэргийн элчийн даргаар Сүхбаатар гэж хүн ажиллаж байсан хорондоо Сүхбаатар хорондоо бол манай 4 дүүргийг нэгтгэн захирч бидний амьдралын чиг замыг бол туушин зааж өгсөн юм алдар төвхтэй өвгөн буурал хүн байсан. Цэргийн алба бол эрдмийн алав 3 жил байсан. Тэгэхээр 3 жилийн хугацаанд цэргүүд бол одоо цэргийн айрмаас өндөр боловсрол эзэмшээд эргээд одоо халагдж ирээд одоо төр захиргааны байгууллага хаанч ажиллах тийм бүрэн чадвартай ийм боловсон хүчин болж бэлтгэж ирдэг байсныг бол одоо санахад сайхан байна. За би Монголын ардын айрам 3 жилийн цэргийн алба хаадаг байх үеийн сүүлийн жилүүдэд тэгээ 3 жилийн цэргийн алба болохоос 2 жилийн өмнө яг цэргийн алба хааж дуусгасан. 1984 онд анх Монголын ардын айрмын одоо 123 дугаар ангид цэргийн алба хаахаар очсон. Тэгээ 3 жилийн цэргийн алба гэдэг тэр эр хүний хувьд одоо тийм нэр төртөө албыг бол Ардын Хатанбаатар Магсаржуугийн нэрмжид ховдын хороонд алба хааж дуусгасан. Ийм өхөн. За 3 жилийн цэргийн алба хаах хугацаанд олон сайхан найз нөхөд цэргийн амдууд одоо хэдэн зуугаар яригдах ийм одоо цэргийн нөхөрлөл анд нөхдийн харилцаа, эрчүүдийн харилцаа одоо ингээ хүнд сайхан хоногшиж намтаршиж ингэж үлддэг. Баян зүрх дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб. Дүүргийн засаг даргаас батлан хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, цэргийн бэлтгэлийн бүх шатны сургалтыг чанартай зохион байгуулж, дайчилгааны бэлэн байдлыг хангах, цэргийн тоо бүртгэл, цэрэг татлага, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг зохион байгуулж, цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөн, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэж, иргэдэд төрийн үйлчлэгийг ил тод шуурхай хүргэхэд гол ажлаа чиглүүлэн ажиллаж байна. Баян сүлж дүүрэг маань 1965 онд бүгд найрамдах Монгол ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 79 дугаар зарилгаар анх одоо үүсэн байгуулагдажсэн. Энэ жил одоо түүхт 60 жилийн маань бас тохиож байгаагаар онцлог байна. Тус дүүрэг маань 1992 онд улсын хурлын 18 дугаар тогтоолоор Баян зүрх дүүрэг гэсэн нэрийг одоо авсан юм аа. За манай Баян зүрх дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын хамт олон маань одоо бас урлаг, спорт, цэргийн иргэн мэдлэгээр одоо дүүрэг орон нутгад тэргүүлдэг. За үүний нэг жишээ нь одоо бид нар нодлоо одоо Улаанбаатар хотын нийслэлийн 9 дүүргийн дунд явагдсан тэмцээнд манайх одоо аврах хамт олон болсон. За мөн 2024 оны одоо цэргийн штабын үйл ажиллагаагаараа дээд одоо манай захиргааны удирдлагын байгууллагаас нийслэлийн цэргийн штабаас шалгасан шалгалтанд манайх одоо мөн тэргүүлсэн амжилттай нэгдүгээр байранд орсон юм амжилттай байна. Өнгөрсөн жил дэд турандаа хариун болд дэд турандаа Батцорог нар маань одоо нийслэлийн одоо аврах мэрэгчлэн болж исэн бол энэ жил Насанбат Ахмад дэлгэр талаа сурч ахлагч нар маань бас одоо оны тэргүүний мэрэгчлэн болсон. Ингээд одоо манай 2 жил дараа хошоо аврах болоод дараа нь одоо мөн одоо энийг баттгаад
2024 оны аврах хамт олон болсон. 1974 онд Ховд аймгийн Өсөх харааны сэргийлчийн даргаар томилогдсон. 10 жил ажиллаад 84 онд Улаанбаатар орж ирээд Батлан хамгаалахын эсрүүгүүлд 2 жил ажиллаад байж байсан чинь Багнуурт цэргийн хилцс байгуулах нэг оронтой гарлаа сайд нарын зөвлөөс тэнд нэг цэргийн төлөөлөгчөөр эхэлнэ. Тэгэхээр та одоо ажил мэддэг учраас нэг очиод ажиллаад ирэхгүй та нэг одоо хөдөөнөөс авчирчгээд дахиад хөдөө явуулах одоо зарчим байхгүй та 3 хоногийн томилт яваад үзээд ирсэн. Тэгээ Багнуурт ирээд үзээд эргэж очиод одоо боломж юм байна гэж ингээд Багнуурын дүүрэгт цэргийн төлөөлөгчөөр 1986 оны 2 сард томилогдож ирээд 3 жил ганцаараа ажиллаа. Багнуурын цэргийн татлагыг биедааж 86 онд анх удаа явуулж байлаа. Энд бол тэр үеийн одоо цэргийн татлагын комисс гэж байгуулагддаг эмчнэрийн бүрэлдэхүүнтэй ингээд бас хорооны ажилтнууд ингээд оролцоод тэр үеийн бас нэлээд олон цэрэг татчихдаг байсан. Нэг 60 гаргаад татчихдаг байсан шүү. Багнуур дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб. Батлан хамгаалах яамны сайдын 1986 оны дугаар тушаалаар нийслэлийн Багнуур дүүргийн засаг даргын тамгын газрын дэргэд цэрэг иргэний хамгаалтын хилцсийг анх байгуулж даргаар нь дэд хурандаа дашт орж 1986-аас 1989 онд ажиллаж байжээ. 1989-өөс 2005 онд тус дүүргийн цэргийн хилцс штабын даргаар хошууч Батцэнгэл, дэд хурандаа Аана, дэд хурандаа Пүрв, хурандаа Инхбат нар үр бүтээлтэй ажилласан байна. Батлан хамгаалах төрийн бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг дүүргийн ард иргэд цэргийн насны залуучуудад сурталчлан таниулах, цэрэг иргэний харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, цэргийн тоо бүртгэлийг явуулах, ээлжид цэрэг татлага, халалтыг зохион байгуулахад үндсэн ажлаа чиглүүлэн зохион байгуулж байна. За Багнуур дүүргийн засгийн тамгын газрын цэргийн штабаар 6 жилийн ажил хугацаанд бас хамт олонныхоо бас амжилт бүтээл бас аримтай байлаа. За энэ 6 жилийн ажил хугацаанд бол 5 жилд одоо нийслэлийн засгийн тамгын газрын тэргүүний штабаар тэрэн дотор одоо 2023-24 онд хошоо аваргаар за мөн одоо дүүргийн хилцүүд дотор бол бас мөн 22-23 онд хошоо аваргаар шалгарсан. За энэ одоо амжилт нь бидний хамт олонний маань бас хамтын одоо бас амжилтаа гэж бодож явдаг. За Багнуур дүүргийн засгийн тамгын газрын цэргийн штаб нь бол 6 оны оронтойтой. За өнөөдрийн байдлаар 4 оны оронтойтой үүрэг гүйцэтгэж байна. За Багнуур дүүргийн засгийн тамгын газрын цэргийн штаб нь за 5 хороодынхон засаг дарга за ажлын албатай хамтраад цэрэг татлагыг жилдээ нэг удаа зохион байгуулдаг. Намрын цэрэг татлагыг. За энэ цэрэг татлагыг бол бас манай Багнуур дүүрэг маань 30 мянган иргэдтэй тэрний бараг дийлэх одоо 60-70% нь бол залуучууд байдаг. Ингээд цэрэг татлага бол амжилттай зохион байгуулж бас тоон даалгавар бол биелүүлж ирсэн. Энэ 100 жилийн хугацаанд Монгол улсын иргэн цэрэг татагдахтаа бас олон одоо жилийн хугацаанд цэргийн алба хааж исэн. Ардын хувьсгал хүртэл бол хугацаагүй цэргийн алба нь бол татагдж исэн. За 1942 хүртэл бол 7 жилийн хугацаатай байсан. За үүний дараагаар цэргийн хугацаа алба маань 5 жил болсон. Тэгээ 50-аад оноос юм шиг байгаамаа. Цэргийн алба маань одоо 3 жилийн хугацаатай болж ирсэн баг. Гэхдээ энэ нь сайн уу муу юу гэдэг нь бид бүгдийн өнөөдөр амар тайван оршин суугаад Монгол улс гэж дэлхийд танигдж байгаагийн л хамгийн гол ач холбогдол оршин. Тэгэхээр бидний өвөг дээдс, бидний эрхэм одоо буурал цэргийн алба хаасан иргэд маань, ахмад дайчид маань энэ олон жил цэргийн алба хааснараа л бид бүхэн өнөөдөр оршин тогтнож байгаа гэж би бол ойлгодог. 1941-ээс 1945 он Дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө урайнд ор Монголын ард түмний тусламжийн хөдөлгөөнийг зохион байгуулахад
нийслэлийн цэргийн хилцээний офицерууд ман лайлан оролцож танк, нисэх онгоц, агт морд, хүнс, хувцас хэрэглэлээр зөвлөлтийн улаан армийг дэмжив. Ард иргэдээс цэргийн алба хаах үүргийн тухай хууль батлагдаж бүх эрэгтэй иргэний цэргийн үүргийг хуульчлан тогтоов. Чөлөөлөх дайны жилүүдэд нийслэлийн цэргийн хилтэс дайчилгааны үүргээ амжилттай биелүүлж олон офицер их хурамч гавьяа байгуулжээ. За цэргийн штабд ер нь цэргийн штабын ажилтан гэж бол батлан хамгаалах одоо сургалтын хөтөлбөрт бол байдаггүй. Лав одоо би их 4 жил сурахтаа цэргийн штабын ажилтан гэдэг одоо тийм боловсрол байхгүй. Тэгэхээр ерөөсөө л ажлын байран дээр сургалт өмнөх офицеруудын бэлтгэсэн тэр олж авсан дадлаг мэдлэг чадварыг л даммандж авдаг ийм албан тушаалууд л та. Цэргийн штабын энэхүү ажлыг цэргийн одоо хинч мөрдөдөө хинч хийж чаддаг байх хэвээр гэдэг зарчим дээр л явагддаг. Өнөөдөр манай одоо цэргийн штабд төрөл мэргэжлийн маш олон одоо алба хаагч нар маань сэлгэн томилогдсон одоо тийм ээ ажиллаж байна. Жишээ нь миний бие бол ерөнхий цэргийн командын офицер. Яг би өөрийнхөө үндсэн ажлыг бол хийж чадж байна. Миний одоо штабын орлогч дарга маань бол танкийн одоо мэргэжилтэн баг. Нийслэл дүүргийн цэргийн штабт одоо ажиллана гэдэг бол нэр хүндийн асуудал боловч маш том хариуцлагын асуудал. Шинээр томилогдж ирж байгаа залуучууд ерөөсө хоёрхан юм хэлдэг байсан. Нэгдүгээрт нь та Монгол улсын батлан хамгаалах салбар дэвсгчнийг төлөөлж энд сууж Монгол төрийн хуулийг төрийн захиргааны байгууллага болон ард иргэдээрээ биелүүлэхийг хүлээнэ. Хоёрт нь цэргийн хүн ямар байх вэ гэдгээ танаар төсөөлнө. Энэ хоёр үүргийг одоо бүр нэлээд сан хэрэгжүүлэх ёстой шүү гэдэг үүргийг одоо өгч ингэж явж ирсэн. Хошууч генерал Осор, хурандаа Сян Нимбу, Халтар, Долгор Сүрэн, дэд хурандаа Тойнхүү, Чимэд, Ахмад Хажид, Сэмжид, Дамдан, ахлах дэслэгч Дашним, Батанар 1939, 1945 оны дайнд оролцож Баатарлаг гавьяа байгуулан байлдааны гавьяаны улаан түгийн одонгоор шагнагджээ. Эх орны хоон тусгаар тогтнол, эрх чөлөө, аз жаргал, сайн сайхны төлөө Баатарлагаар тулалдан эх орон ард түмэндээ өргөсөн тангарахтаа үнэнч явсан Монголын ардын өвсгөл цэргийн Баатарлаг дайчдын алдар гавьяаг бид мартах учиргүй. Жил болгон улсын хэмжээнд цэргийн тав бүртгэл гэдэг нь дөнгөж онгороод хийдэг. Энэ юмыг одоо Монгол улсын хэмжээнд хамгийн анхны ажил бол цэргийн тав бүртгэлээр энэ ажил эхэлдэг. Тэгэхээр Монгол улсад хүнээ тоолдог. 18-аас 60 насны хичнээн хүн амьдарч байна гэдэг бид нар 18-аас 25, 25-аас 50, 50-аас 60 гэдэг үнэндээ ангилж гаргадаг. Энэ бол үнэндээ улсын хэмжээнд явж байгаа хамгийн том ажлын нэг байдаг. Дараа нь цэрэг татлагын асуудлууд байна. Цэрэг татлагыг одоо үнэндээ 5 сар 10 сард одоо цэрэг татлагыг зохион байгуулдаг. Дээр ирсэн заавар, дээрээс ирсэн хяналтын тоонд багтаагаад бид нар цэргийг нууц тоо болоод цэргийн татлагын тоо бол нууц байдаг учраас тэрнтэй таарсан бид нар цэрэг татлагыг зохион байгуулж харьяа, анги салбар, хэлийн болон дотоодын цэргийн салбаруудад бол бид нар өгдөг. Ийм л ажлыг зохион байгуулахын тулд бид нар өдөө өрсөн. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб 1965 онд Сүхбаатарын район үүсгэн байгуулагдахад районы ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны бүтэц зохион байгуулалтанд цэргийн төлөөлөгчийн оронтойг бий болгож улмаар цэрэг иргэний хамгаалтын дасгийн дарга, цэргийн дасгийн дарга, иргэний хамгаалалтын штабын дарга, цэргийн хилцээний дарга, цэрэг иргэний хамгаалтын штабын дарга, цэргийн штабын даргаар 1965-аас 2005 онд Хошууч Ширчин, Ахмад Дорж, хурандаа Батхүү, дэд хурандаа Лаажов, дэд хурандаа Үлзий, Хошууч Сундвэй, дэд хурандаа Агвансолд, дэд хурандаа Суурсүрэн, дэд хурандаа Сүрэн Хордорж, дэд хурандаа Содном, хурандаа Болдбаатар, хурандаа Готов Дорж нар үр бүтээлтэй ажиллаж байжээ. Тус цэргийн штаб нь төрийн цэргийн бодлого, батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, цэрэг иргэний харилцааг бэхжүүлэх,
батлан хамгаалах төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэх, цэргийн шинжиллийн бодлого, үйл ажиллагааны дагуу дүүргийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл, цэрэг татах, халах ажиллагааг зохион байгуулах, дайчилгааны бэлэн байдлын чиглэлээр команд, штабын сургууль, дадлагыг бэлтгэн явуулж, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, үйлдвэр, соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагуудтай ойр дотн хамтран ажиллаж байна. Нийслэлийн засаг дарга баасан чивэн шийдвэр гарч цэргийн штабын дэргэд шуурхай мэдээллийн албыг байгуулсан байдаг. Тэр албанд офицерууд авахд би Тэгин 84 дугаар ангид штабын орлогчдороор ажиллаж байж байгаад шилжин томилогдож ирж байсан. За эндээсээ эхлээд миний нийслэлийн засаг даргын тамгын газар буюу тэр үеийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх саргааны та амьдрал холбож ажиллаж эхэлсэн юм аа. Тэр үед бол одоо бүгдээрээ мэдэж байгаа төр солигдож, үндсээрээ өөрчлөгдөж, зарим үед хэн юу яахаач мэдхээ байсан ийм цаг үед төрийн албыг биднээс олгож байсан. Миний хамтран ажиллаж байсан хурандаа Доржсөрөн, хурандаа Янжив, хурандаа Сүхбат, дэд хурандаа Цэрэн Соном, хурандаа Мягмаржив, хурандаа Инкот гэхэд олон сайхан дарга нар байсан. За энэ хүмүүстэй бол бид гар нээлэн ажиллаж бай. Их юм сурсан, их юм мэдсэн. 88 онд юм дээ. 88 онд ажилчны ерөн иргэний хамгаалтын штаб гэдэг өндөр хариуцлагатай албанд томилогдсон. Энд томилогдож байхдаа бол би олон сургалт улсын иргэний хамгаалтын газартай хамтран их олон үйлдвэрүүдэд иргэний хамгаалтын ижбэрэн сургалтууд хийж исэн. Одоо энэ чинь тэр үеч одоо бүхэл үйлдвэр ажилладаг үлээ шүү дээ. Сахи эдлийн үйлдвэр, хевсний үйлдвэр, архивны үйлдвэр, өслөг эдлийн үйлдвэр, шевроны үйлдвэр, шевротын үйлдвэр гэл бүхэн үйлдвэр л одоо тэнд шинжлэх ухааны төвөдтэйгээ байсан. Тэр бүх газруудаар бид нар иргэний хамгаалтын хэсэгжсэн болон ижбэрэн сургуулиудыг хийж одоо зөндөө сургуулийг бол улсын иргэний хамгаалтын газраас томилогдсон. Томилтын даваад одоо төлөвлөгөөний дагуу бид нар өөрийн төлөвлөгөөр өрнө. Дэд байгууллагын яваар одоо энэ олон үйлдвэрүүдийн ижбэрэн сургуулиудыг хийж тэнд ажиллаж байгаа ажилсан албаагчдыг их хурдан хамгаалах, иргэний хамгаалтын болон боловсролгүй аюулаас өрсөн сэргийлэх ажлыг зохион байгуулж явсан. Тэрнээс хойш бол улсын иргэн дэвшиж улсын иргэний хамгаалтын ажиллаж байгаад цэрэг иргэний хамгаалтын штаб гэж байж байгаад 2005 оноос хуваагдсан. Нэг нь болохоор одоогийн энэ байгаа онцгой байдлын албанд цэргийн хэлтсийн зарим хүмүүсүүд тийшээ яваад би тэнд сургуулийн анхны сургуулийн офицер гэдэг юмыг цэргийн хэлтсээр томилогдоод анхны тушаалыг өвөртлөн ажилласан Баян Зүрх төргийн цэргийн штабд ажиллаж байгаад 2009 оноос Баян Зүрх төргийн цэргийн штаб андраар ажиллаад 2018 хүртэл 18 оны 7 дугаар сарын 22 хүртэл нийтдээ зэрэг төвшөнд 40 жил ажиллаад байнгын дэвтэрт гарсан. 1950-аас 1960 он энхийн бүтээн байгуулалтын үед зэвсэгт хүчнийг цунгатгож олон офицер, байлдагчдыг улс ордын аж ахуйд шилжүүлэн ажилуулсан бөгөөд барилгын цэргийн ангиудаар дамжуулан улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулав. 1960-аас 1980 он иргэний хамгаалалтын тогтолцоо бүрэлдэн тогтож цэрэг иргэний хамтарсан сургалт, дадлагууд өргөн үрээтэй зохион байгуулагдав. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудад цэргийн сургалт сэргээгдэж, ирээдүйн офицер мэргэжилтнүүдийг бэлтгэх үндэс тавигдсан юм. За ковидын үед бид бүхэн жинхэнэ одоо цэргийн хүн болсноос бас мэдэрсэн баг. Мэдээж энэ бол үүрэг онцгой байдал эмнэлгийнх нь гэхтэй илүүтэйгээр бас цэргийнхнийг дайслагц асуудал баг. Бид бүхэн бас л энэ цэргийн үүргээ биелүүлж энэ дэглэмийг тогтооход энэ ковидын одоо хор үнэлийг арилгахын төлөө бүх офицерууд маань дүүзүүлэх алба хаагч нар маань хэдэн зуугаараа хэдэн аруулаа мөн одоо шөнийн ээлжинд цаг наргуу зүтгэж бас ажилласан байдаг. Тэгэхээр энэ бол
ер нь цэргийн үүргээс гадна энгийн үүрэг гэж ойлгохгүйгээр энэ хоёр үүрэг хоёулаа л улсын маань бидний өмнө тавигдж байгаа чин одоо биелүүлэх ёстой үүрэг гэж бид бүхэн боддог учраас биелүүлдэг шүү л гэж би хэлмээр байна. Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб. Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб нь 1992 онд дүүрэг шинээр зохион байгуулагдахад цэрэг иргэний хамгаалтын хэлтэс нэртэй 6 хүний орон тоотоогоор байгуулагдсан байна. Цэргийн хэлтэс штабын дараагаар 1992-оос 2013 онд Дэд хурандаа Батболд, хурандаа Дамцэгд орж, Дэд хурандаа Эрдэнэсүх, хурандаа Мегмар Жавнаар ажиллаж байжээ. Цэргийн штабын эрхэм зорилго нь батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн шинжилгээний бодлогыг хэрэгжүүлж, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг батлан хамгаалах ашиг сонирхолтой нийцүүлэх үндсэн дээр орон нутгийн хамгаалтанд тулгуурсан цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, иргэдийн аюулгүй байдлыг найдвартай хангах, байгууллага, албан тушаалтан, иргэдийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах, арга зүйн туслалцаа үзүүлэх явдал юм. Чингэлтэй ууланда сүгээ өргөдөө. Энэ жил одоо цэргийн штаб бол одоо жилийн төлөвлөгөө гэж үүдэг. Жилийн төлөвлөгөөний дагуу бүх одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн цэрэг татлага зохион байгуулдаг. Цэрэг татлагыг болохоор 1-2 дугаар жилийн цэрэг татлага зохион байгуулна. За мөн бусад үйл ажиллагаануудыг чиг үүргээ дагуу офицерууд маань хийж гүйцэтгэдэг. Одоо 4 сарын 23-ны өдөр манай Шингэлтэй дүүргийн цэргийн штаб бол одоо Шингэлтэй дүүрэгт оршин суудаг амьдардаг одоо генералуудаа хүлээн авч генералуудын баярыг амжилттай зохион байгуулсан. За энэ дээр одоо хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг бас явуулсан. Тухайн үеийн засаг даргатайгаа одоо ярьж байгаад ер нь бол энэ агаарын бохирдол дээр энэ анги байгууллагын одоо нүүрс төлдөг өөрийн зургууд их нэмэр болж байна. Энийг хэдүүлээ одоо төвийн дулаанд холбож чадвал агаарын бохирдолтой тэмцэх нөгөөтэйгүр энэ их утаа гарах асуудал бол маш их багасах юм байна гэдгийг ингэ тавьж үзээд зөвтгөгчний тэг 65, 310, 124, тэг 84, 189, 303 дугаар ангиуд за мөн түнчлэн батлан хамгаалахын одоо салбарын 300 айлын орон сууцны төвийн дулаанд холбож нийслэлийн төсвөөс гаргаад төвийн дулаанд холбосон. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб. Тус цэргийн штаб нь 1965 онд Улаанбаатар хотыг районы зохион байгуулалтанд шилжихэд Октябрийн районы ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны бүтцэд цэргийн төлөөлөгч, иргэний хамгаалалтын штабын дарга гэсэн орон тоотоогоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Сайд нарын зөвлөлийн 1975 оны тогтоолоор цэрэг иргэний хамгаалалтын тасаг 1979-өөс 1983 онд цэргийн хэлтэс, 1983-аас 1992 онд дүүргийн цэрэг иргэний хамгаалалтын штаб, 1992-оос 2003 онд дүүргийн засаг даргын тамгын газрын цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс, 2003-аас 2004 онд цэргийн болон гамшигаас хамгаалах штаб, 2004 оноос цэргийн штаб нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. Ардол нороо дүүрэн жаргалтай амар тайван Баянгол дүүргинээ. За вич одоо нийслэл дүүргийн цэргийн штаб нийтдээ бол 29 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. Тэгээд тэтгэврт гарахынхаа өмнөх 2 жил ерөн цэргийн штабд ажилласан ажлын дадлага, дуршлага, мэдлэгээ яаж үлдээх юм бэ гэдэг дээр бас юм ботсон юм л да. Тэгээд одоо тэр үед чинь компьютер, захим сүлжээ ийж бүрэн болоогүй л байсан үйл дээ. Тийм учраас би цэргийн дайчилгаа, хоног дуулан нанслал, тоодтол, цэргийн татлага, тоо өртгөл, цэргийн штабаас гарч байгаа мэдээ тайлан энэ бүх юмыг ерөөсөө захим хэлбэрт шилжүүлээ. Цэргийн тоо өртгөлийг ерөөс бүгдийн захим хэлбэрт шилжүүлээ. Ингэсний үндсэн дээр аймгийн нийслэлийн цэргийн штаб удирдлагаа бол үнэн зөв шуурхай мэдээлэл хангах боломжлох юм аа. Гэдэг дээр үндэслээд одоо нийслэлийн засаг даргын захимж гаргаад тэгээд
бүгдийг програмчлаад тэгээ захин хэлбэр шилжүүлсэн. Хамгийн эхлээд 9 дүүргээ шилжүүлээд дараа нь 21 аймагт төсөл хэрэгжүүлээд миний одоо төгсгөлд нь хийсэн өөрийнхөө хүсэл бодлыг шингээсэн ажил бол одоо энэ л гэж би ойлгодгийг. Жилийн босгон дээр бас нэг шинэлэг үйл ажиллагаа болсон нь иргэдээсээ бид нөхөн цэрэг татахт нь асамж явсан. Тэгээд одоо нутаг оронд ирсэн тэр жишээ нэг 100 цэрэг нэг ангид одоо байна гэх юм бол тэр асамжаараа тухайн орон нутагт тэр 100 цэрэгийг бай ямар одоо ажил мэргэжлэр хөгжүүлж болох уу, ямар сургалтанд хамруулж болох уу гэдэг боломжийг бид бүхэн хайж байгаа. Магадгүй Өвөр хангай аймагт барилгын одоо мэргэжлэл сургалт үйлчлэгний төв байх юм бол тэн сурыг гэсэн албаа хааж байхдаа сурыг гэсэн эрхэмлэлтэй зорилготой тийм залуусуудыг барилгачин, гагны орчин болгож болж байна. Магадгүй өсчин болъё, ойдлчин болъё гэх юм бол тэр ойдлынх нь өсчингийг бид нэр авчираад цэргийн анги дээрээ сургаж болж байна. Маш богино хугацаанд тэр сонирхсан ажил мэргэжил бий болгож байна. Ер нь цэргийн алба юу вэ гэвэл цэргийн хэрэгт суралцахын хэрэгцээгээр халагдаад энгийн болоход тэр хүн бас нэг зүйлийг одоо чаддаг мэддэг болоод явах нь зайлшгүй хэрэгтэй. Иргэн ажилтай, хөдөлмөртэй, орлоготой байж ижил амьдрна. Энэ маань ухтаа юу гэвэл иргэн баян бол ус баян гэдэг эрхэм зорилго маань шүү дээ гэдгийг би бас хэлхэн зүйтэй гэж бодож байна. 1992 он ардчилсан үндсэн хуульд Монгол улсад нийслэл дүүргийн цэргийн хилцүүд шин зохион байгуулалтанд шилжиж цэргийн татлага, тоо бүртгэл, эх оронч хүмүүжил, ажиллагааны бэлэн байдлыг хангах үндсэн чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж эхэллээ. 1997-оос 2005 он цэргийн албыг дүйцүүлэн хаах, гэрээ цэргийн албыг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж, нийслэлийн цэргийн штаб орчин үеийн бодлого менежментэд шилжив. 2006-аас 2015 он цэргийн штабын үйл ажиллагаа цахимжиж мэдээллийн сан бүрдэн цэргийн спорт, сургалт, сурталчилгааны ажлууд шинэ шатанд гарлаа. Дөл Монгол цэргийн жавхаа, Монгол цэргийн наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулснаар иргэн цэргийн харилцаа улам бэхжиж, нийслэлийн цэргийн штабын нэр хүнд өссөн юм. Тэмцээний удирдамжийг боловсруулж гаргасан, жанжин штабаас санал авсан, хөлийн цэргээс санал авсан, дотоодын цэргээс санал авсан, онцгойгоо санал авсан энэ олон байгууллагуудын эрүүлсэн саналыг нэгтгээд засаж янзлаад ингээд танилцуулсан чинь хотын дарга одоо болж байна надах чинь шагнал нь баг байна гэсэн. Энэ хүрээнд эхний одоо 3 байранд орсон ангийн загшин шууд байраа шагнаж байлаа. Шалгарсан 9 ангийг Сүхбаатарын талбай дээр хасарч шагналыг гарч ууж ёслын арга хэмжээ хийж байлаа. Энэ бол одоо нэг ёсны төрийн цэргийн бүх байгууллагуудад одоо хамруулж явуулж байсан. За анги байгууллагуудыг одоо хөгжим, эмнэлгийн хэрэгсэл, за биеийн тамирын хэрэгсэл, за тухайн ангид нь одоо хэрэгтэй зүйлээр явах энэ ажлыг бол зохион байгуулж байсан. Манай зөвшөлтний жанжин штабын 1-р орлогч хошууч генерал Баяр Магна шалгалтын комиссийг ахалж байсан. Тэр хүн бол хатуу хэлж байсан, хатуу шаардаж байсан. Тийм учраас шалгаруулалт бол үнэн зөв маш шударга болсон гэж би ойлгож явдаг.
хотын засаг дарга өглөө дуудана яваад ороход тэр анги ийм байна гэдэг цэргийн ангиас асуудлыг ярьдаг байсан. Манай цэргийнхэн олж хараагүй, манай цэргийнхэн тоодоггүй байсан. Энэ сэдвийг хүндсэн үнэхээр гайхамшигтай юм боллоо гэдгийг ойлгосон. Тэр хэмжээгээр цэргийн анги байгууллагууд хотын хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж эхэлсэн. 1980-ад оны ихээр цэрэг спортын дөл тоглолт маань одооны явагдаад дөл тоглолт маань 80-ад оны ихээр шонхор тоглолт нэртэйгээр одоо зохион байгуулагдаад өдгөө одоо 40 гаруй жилийн нүрийг үүсэж байна. За анх бол одоо аймаг сум нэгдэл дүүрэгт бол жил бүр зохион байгуулагддаг байсан байна энэ шонхор тоглолт. За улсын хэмжээнд бол 3 жилдээ нэг удаа зохион байгуулагдаж явуулдаг байсан байна. Цэрэг спортын дөл тооддгийг анх сэргээд Баянзүрх дүүргийн хэмжээнд 2006 онд тэгээд 2007 онд тэгээд 2008 онд тэгээд 2009 онд нийслэлийн хэмжээнд нийслэлийн дүүргүүд нийлээд нийслэлийн аврах шалгаруулах тэмцээнийг нийслэл зохион байгуулдаг болсон. Ингээ энэ маань хөгжиж явсараа одоо бол улсын хэмжээний аврах шалгаруулах тэмцээн ингээ дөл тоглолт явагдаж байна. Тэн дээр бол үнцэндээ манайх олон удаагаар 4 удаагаар бидний бэлдсэн баг төрүүлж ирсэн. 2015-аас 2025 он нийслэлийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб нь төрийн цэргийн бодлого, батлан хамгаалах хууль тогтоомж, зэвсэг түвшний үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлан таниулах, батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, өсвөр үе хүүхэд залуучуудад цэрэг, их хурамч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх, төрийн халамж үйлчлэгийг иргэдэд хүргэх зэрэг олон чиглэлд үндсэн үйл ажиллагаа явуулж ирсэн юм. За цэргийн штабын түүхийг бичих үүргийг 12 оны сүүлээр хүлээж авсан. За энэ номыг бол урд нь хүн бичих гээд чадаагүй. Тэгээд надад одоо бич гэдэг үүрэг даалгаврыг манай цэргийн штабын дарга тухайн үеийн Хурандаа Болдбаатар өөрөг өгсөн. Цэргийн ансамблын дарга байсан Хурандаа Ганбатыг авчирч хамтруулсан. Бид хоёр хамтраад ингээд номоо төлөвлөгөөгөө гаргаад төлөвлөгөөгөө батлуулчихад ингээ номынхаа ажилд ороод архивуудаар явдаг ажилтай болсон. Ерөөсөө урд өмнө бол манай цэргийн штабын түүх намтрын тухай нэг хуудас цааш байгаагүй. За ингээд хавар болоход ер нь бол материал нэлээд бүрдээд эхэлж явах энэ үед нийслэлийн цэргийн штаб яг эзээ байгуулагдсан бэ гэдэг энүүнд одоо хариултаа хайж дахиад архив ухаж эхэлсэн. Цэргийн архиваас хайгаад цэргийн штаб байгуулагдсан тухай ямар ч мэдээлэл олж чадаагүй. Тэгээ нийслэлийн архивд хайсан, нийслэлийн архиваас босоолоогүй. Улсын архив дээр 4 хоног суугаад ямар ч үр дүнгүй болсон. Ингээд одоо хайгаад олохгүй байсан чинь Ганбат Хурандаа маань чи намын архивыг очиж үзээч. Намын архивд одоо маш их материал байдгийн шүү гэсэн. Намын архив дээр ган дулгайгаа дагуулж очиод тухайн үеийн одоо Монгол үчгээр бичсэн материалуудыг үзүүлээд ингээд хоёулаа сууж байсан чинь 2 дахь хоног дээр ган тулга маань орилсон. Яасан гэсэн энд байж штэ гэдэг. Тэгээд одоо үнэхээр хүн бол хайж явсан юм болохоор үнэхээр баярлалдсан билээ. За юу гэж уншаадах гэсэн чинь Улаанбаатар хотын цэргийн хэлтсийг байгуулж 1924 оны 4 сарын 19-ний өдөр 9-ний өдрөөс эхэлж ажилд орууллаа гэд. Тим албан тушаал, тим оронтоотойгоор ийм цалин хөндлөөтэйгээр гээд ийм юм уншсан. Бид хоёр баярлсан дам болоо бараг л уйлахаа шахаж ирсэн. За тэрний одоо архивын ёс журмын дагуу канондж
сканердэж аваад ингээд ажил дээр ирээд за төрсөн өдрөө тогтоолоо гэдэг. Бөөн баяр болж байлаа. За ингээд энэ ном дээр орсон гол баримт бол энэ нийслэлийн цэргийн штабын төрсөн өдрийг тогтоож чадсантай байгаамаа. Цэргийн штабын бас нэг одоо тийм цэргийн бус одоо үүргүүд бол байдаг. Тэгэхээр энийг одоо ярихын тулд бас л их хотын хөгжлийн түүхтэй бас уялдын ярилцах нь бол зайлшгүй хэрэгцээтэй гэж ойлгож байна. Мөн л одоо түүхийн их сурвалжийг судлаж үзвэл хотын дараагаар томилогдсон хотын одоо эрхэм дарга нар маань нэн хариуцлагатай үүргүүдийг хийж гүйцэтгэхийн тулд цэргийнхнийгээ дууддаг юм уламжлууд байх. Олон жилийн одоо турш өг уламжлагдсан бараг шахуу гэж хэлж болохоор үүрэг бол хурдан морины салбар хорооны комиссийн ажил баг. Энэ үүрэг бүр одоо 30-40 оны үеэс бол хэрэгжиж эхэлсэн юм байна л. Магадгүй хүмүүнээс ч өмнө байж болзошгүй. Ер нь одоо хурдан морийг тухайн нутаг орны даамлуудаар томилогдсон усууд явуулдаг байсан хэдий ч тэр даамлуудыг ахалдаг хүн цэргийн дарга нар байсан юм байна лээ. Энэ үүрэг 1960-70 оноос хойш бүр яг тогтож эхэлсэн. Эцэн намайг дэлтэй ордон хөлгүүд нь Нахтанасаа сандагдаж алтан толор магнаагаараа нагари салхигаар өндөгдөж хадаг хоёр нүдээр насимра харандагдаж хайр мөнгөн машуугаараа хацаарууга хайландагдаж хайсан хоёр чихээрээ холын чимээг сонсондагдаж Шаннасараа хангартыг хүчээрдэгдэж хүчргөгдөрмөн төрөөгаараа газрын хөсийг амнагдэж хүмүүдгний баярын магнааг тэнэлгсэн Батэдэр хурдан хөлөг өмнөөс өмнөлээ. За өнөөдөр Ардын хувьсгалын 104 жилийн төрийн их баяр наадам эхэлж байна. Өнөөдөр Хязаалан насны мордын уралдаан маань дөнгөж саяхан уралдаад орж ирлээ. Ингээд төрийн их баяр наадмын хурдан морины салбар хороонд цэргийн штаб маань маш олон жил одоо өнөө удаан жил ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг одоо мөн одоо хадгалж миний биеийн салбар хорооны орлогч дарга, нарийн бичгийн дарга гэдэг албуудыг хашаад одоо ажиллаж байна. Ер нь төр төмнийг баярсгах, хурдан морийг уралдуулах зохион байгуулалтын энэ их нүрих ажлыг бол нийслэлийн цэргийн штаб үе үеийн удирдлагууд, хамт олоннууд, бие бүрэлдэхүүнүүд гар бие бол оролцож ирсэн байдаг. Сонгон хайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб. Монгол Улсын засгийн газрын 1992 оны 9-р сарын 11-ний өдрийн нийслэл дүүргийн засаг даргын тамгын газрын бүтцийг тогтоох тухай 25 дугаар тогтоолоор сонгон хайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж 3 офицерийн орон тоотоогоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дүүргийн цэргийн штаб нь тухайн үеийн зэвсэг түвшний бүтэц зохион байгуулалттай уялдан цэрэг иргэний хамгаалалтын хэлтэс, цэргийн болон гамшигаас хамгаалах штаб, цэрэг иргэний хамгаалалтын штаб, цэргийн штаб гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж дараагаар нь хошууч Мая хүү хурандаа нэргүй нар ажиллаж байв. Цэргийн штабын зорилго нь батлан хамгаалах хууль тогтоомж, зэвсэг түвшний шинжиллийн бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлж, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн тоо бүртгэл, цэрэг халалт, татлага, дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, дадлага, цугларалтыг зохион байгуулж, биелэлтийг ханган ажиллахад оршино. Сонгон хайрхан согнууга сонин түүхтэй мөнхийн ууга. За сонгон хайрхан дүүргийн цэргийн штабын цэгцлэгийг одоо жил бүр одоо зөвсгөгчний жанжин штаб өгсөн хяналтын тоо бүрэн биелүүлж ирсэн. Аймаг нийслэл дүүргүүдээс одоо тэргүүний штабаар одоо удаа дараа шалгарч байсан. Тогтмол одоо цэгцлэгийн хяналтын тоо биелүүлдэг. Зэвсгүүчин, хэлийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг хугацаа цагийн албаачаар нөхөө ангах үүргээ 100% биелүүлдэг нэг онцлогтой дүүргээ. Зэвсгүүчний тэг 13 дугаар ангитай дайчилгаатай сургууль
хийлээ. Энэ сургуулиар одоо 1000 гаруй цэргийн бэлтгэл өргөтөн 50 гаруй одоо техникийг татвар оруулцууллаа. За дүүргүүдээс онцолж ирэх юм бол сонгойхон дүүргийн загс даргын тамгын газар цэргийн штаб нь бүтцүүлэлтхүүний хувьд бол за цэргийн штабын дарга, тоо уртглийн ахлах офицер, дайчилгааны офицер, төлөв сургалтын офицер, мэдээллийн аюулгүй байдлын офицер, шуурхай байдлын ахлагч гээд орон тоотоо ажиллаж байсан. За ингээд дүүргийн 9 дүүргүүдээс нийслэлийн 9 дүүргээс орон нутгийн хамгаалтын офицер гээд орон тоог одоо шинээр батлуулж хүнээ авч ажиллуулж байгаагаараа одоо бус дүүргээс онцлог юм аа. Цэргийн штабын ялгах тэмдэг буюу энэ логоны талаар тавг гэлээ. Энийг одоо ялгах тэмдэгтэй бодё. Цэргийн ангиуд ялгах тэмдэгтэй болсон байна гэдэг асуудал яриад уралдаан зарласан. За тэгээд уралдааныг дүгнэх ажлын хэсэг томлоод уралдаан дүнгээ гаргасан. За тэгээд энэ дээр бол сонирхолтой дүн гарч ирээд ингээд цэргийн штабын даргын шийдвэрээр бол миний зурсан зураг батлагдаж ингээд одоо ханцуун тэмдэг болсон ийм төвхтэй энэ ханцуун тэмдгийг бол одоо хийгээд 2 өнгөөр хийсэн. Нэг өнгөтэйгээр ингээд өдөр тутмын хувцсан дээр за хээрийн хувцсанд зориулаад хар бор өнгөтэйгээр нэг хийсэн. За энийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж баталгаажуулсан ийм төвхтэй. Ер нь цэргийн албах хугацаанд иргэнийг бас хөгжүүлэе гэдэг үндсэн суур концепц маань бол тасралтгүй үргэлжлээд явж байгаа. Одоо ч өнөөдөр ч явж байгаа. Бүр одоо нэн дэлхийн одоо хэмжээний иргэн болгохын төлөө явж байгаа. Тэр байтугай анх удаа бид бүхэн одоо компьютерийн англи хэлний анхын шатны мэдлэгтэй болгох зорилт тавьсан шүү дээ. Тэгэхээр энэ маань бол амжилттай хэрэгжсэн. Жолооны одоо энэ дамжаануудаа гэрээ байгуулж маш олон жолооч бэлтгэлээ шүү дээ. Тэгэхээр жолооч гэдэг маань цэргийн албах хугацаанд нь борг олгол илүү амжилттай мэн гэдгийг дээрх багш нар хэлээд байгаа юм. Яг гэхээр тэр хүмүүс ямар нэгэн тийм сэтгэл зүйн хувьд сатгах зүйл байхгүй. Яг одоо тэр жолоондоо л анхаарж байгаа. Бүр одоо хуучны мэд 80-аад оны мэд маш сайн жолооч нар төрөн гарч байна гэж бахархалтайгаар хэлж байгаа. Налайх дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн 1962 оны 88 дугаар зарилгаар нийслэлийн Налайх хот зохион байгуулагдахад анхны цэргийн төлөөлөгчийн орон тоог бий болгожээ. Тус цэргийн штаб нь төрийн цэргийн бодлого, батлан хамгаалах зорилт, үйл ажиллагаа, иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийг орон нутагт сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн дайчилгааны баримт бичгийг боловсруулах, цэрэг техникийн тоо бүртгэл хөтлөх, цэрэг татлах, халалт, гэрээд цэргэлсүүлэх, дүүцүүлэх албаны үйл ажиллагааг зохион байгуулах, дүүргийн нутагт байрладаг зэвсэг түвшний болон хэдийн цэргийн анги салбаруудтай хамтран ажиллах, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний давтан сургалтыг орон нутагт зохион байгуулах зэрэг ажлуудыг өдөрдөн зохион байгуулж байна. Манай налах дүүрэг бол цэргийн үрээний ангиуд бол ихтэй. Манад нийт засаг захиргааны хувьд бол цэргийн төрийн зэргийн болон хууль захиалах байгууллага маань бол нийт 13 байгууллага бол оршдог. Дөрөвгөрөө бол бус дүүргээс бол нэлээд онцлогтой. Тэ нэлээд цэргийн үрээ ихтэй тийм дүүрэг байгаа. Манай цэргийн штабд бол одоо цэргийн штабын дараагаар одоо хурандаа бүрдэрч миний бий байна. Манай тоо бүртгэлийн ахлах офицероор бол дэд хурандаа гант төгс одоогоор ажиллаж байна. Мөн сургалт төлөлтийн офицер дэд хурандаа гаавыг дайчилгааны офицероор хушууж сайн буян мэдээлэл аюулгүй байдлын офицероор бол одоо тэслэгч Номын Эрдэнэ гээд ийм бүрэлдэхүүнтэйгээр манай цэргийн штаб бол үйл ажиллагаагаа явуулаад ажиллаж байна. За оюутан цэргийн хөтөлбөр маань 2014 онд анх эхлэн хэрэгжснээс өдгөө одоо 11 жилийн нүрийг үзэж байна. За энэ хугацаанд тус хөтөлбөр маань хуулийн дээр оюутан цэргийн сургалт болж орж ирснээр онцлогтой. За 2021 оноос одоо он хүртэл оюутан цэргийн сургалт маань яг одоо тухайн сургуулийн оюутнууд тухайн харьяасан дүүргүүд дээр ирж бүртгүүлээд өөрсдөө одоо биеэрээ ингээд
сургалтын голчоноо 2.8-аас дээш голчоноотой оюутнуудыг бүртгэж авдаг байсан. 2020 оноос эхлээд арай шинэлэг хэлбэрээр шилжих үе юу? Одоо ийм Монгол системд холбосон байгаа. Энэ одоо ямар холболт үүссэн бэ гэхээр тухайн оюутан сургуулийн оюутан одоо сургалтын боловсролын үнэлгээний төвдөө бүртгүүлсэн оноогоороо цахимаар бүртгүүлээд ямар нэгэн одоо механик ажиллагааг шаардахгүйгээр тухайн оюутан автоматар одоо оноо нь хүрсэн болвол тэр одоо хүрсэн оюутны мэдээлэл нь дүүргийн цэргийн штабд автоматар илгээгдэж ингэж явуулж ирснээрээ одоо хэн нэгнээс хараат тус оруулж ирсэн гэдэг ийм үйл ажиллагаа болсон. За оюутан цэргийн сургалт маань одоо улам өргөжөөд 2024 оны одоо засгийн газрын тогтоолоор одоо оюутны авах элсэх тоог нэмсэн. За мөн оюутан цэргийн журманд одоо 24 онд өөрчлөлт орсон. За ингэснээр бид нэр өмнө жилүүдэд 1-р курсын оюутныг одоо оюутан цэрэгт хамруулна гэдэг байсан болвол 2024 оноос эхлээд 2-3 дугаар дамжааны оюутнуудыг хамруулдаг болсноор ийм онцлогтойгоор оюутан цэргийн үйл ажиллагаа бас явуулж гисэн юм аа. Баг хангай дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб. Засгийн газрын 1993 оны 4-р сарын 25-ны өдрийн 65 дугаар тогтоолоор дүүргийн засаг даргын тамгын газрын шинэ орон тоог баталахад 1990-с 1995 онд цэрэг иргэний хамгаалтын штабын тасгийн дарга ёслол үйлчилгээ аж ахуй эрхэлсэн түшинлэр Ахмад Баттулга 1997-оос 2008 онд дэд хурандаа Самбуу цэргийн штабын даргаар 2008-аас 2010 онд дэд хурандаа Мань Базарнаар ажиллаж байв. Баг хангай дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргаар дэд хурандаа Жаргал офицероор ахлах тэсдэгч ган хуйгнаар ажиллаж төрийн цэргийн хууль тогтоомж зэвсэг түвшний шинжилгээний бодлогыг дүүргийн иргэд залууст сурталчлан таниулах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэх, цэргийн тоо бүртгэл, цэрэг халалт, таталт, цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг зохион байгуулах ажлыг дүүргийн засаг даргын тамгын газрын хамт олонтой хамтран тусгай удирдамж төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Хугацаа цэргийн алба хаасан иргэн маань 1-р зэргийн бэлтгэл үүрэгтэн болдог. Гэтэл бас цэргийн алба хааж амжаагүй, хаагаагүй одоо иргэд хэдэн зугаараа хэдэн олон арга байдаг. За цэргийн штаб бол мөн одоо эдгээр иргэдийг яах вэ? Эдгээр иргэдийг бас эх орныхоо төлөө чин одоо хүсэл зорилготой эх оронч үзэл хүмүүжлэр бэлтгэл үүрэгтэн болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. За дайрчилгааны нөөцийг бүрдүүлнэ гэдэг маань одоо цэрэг чухал мэрэгжил бүхий одоо ийм мэрэгжил эзэмсэн залуусыг бэлтгэл авчираар бэлдэх. Мөн дайрчилгааны одоо 1-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр давтан сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг хөлийн болон дотоодын зэрэгт үйл ажиллагаа цэргийн алба хаасан. За мөн бот буудлын ангид одоо буудагчаар алба хаасан дайчдыг алба хаасан хугацааныхын дараа одоо бэлтгэлд байгаа хугацаанд 3-5 жилийн хугацаанд одоо бид нэр дуудаж давтан цэргийн нарийн мэргэжил эзэмших сургалтуудыг үе шатаагаар одоо жил болгон зохион байгуулж байна. За мөн бэлтгэл офицерын сургалт маань үндэсний батлан хамгаалах сургуулийг түшиглээд одоо сүүлийн жилүүд маш амжилттайгаар зохион байгуулж байна. Бэлтгэл офицерын сургалт маань хуучин 45 хоногийн хугацаатаагаар явагддаг байсан бол одоо 2023 оноос эхлээд 3 одоо үе шатаагаар бэлтгэл офицерын сургалтыг явуулж улам чанартай энэ сургалтын агуулгыг улам чанартай болгож төгсөх юм үйл ажиллагаа явагдаж байна. Сүүлийн үеийн дэлхийн цэрэг улс төр дайны энэ зэвсэгт мөргөлдөөний онлоос харахад гартаа буу бариад яг танд руу занлахилна гэдэг дайснаасаа илүү байгалийн гамшигт үзэгдэл бидэнд их аюул учруулах нөхцөл байр байна. Бодит аюул байна. Гэтэл 2-р зэргийн бэлтгэл үүрэгтээ эх орноо хамгаалсахаас гадна өөрийгөө болон нөхрийгөө энэхүү байгалийн гамшигаас бас хамгаалах дадлаг сурвалтай байх ёстой. Тэгэхээр цэргийн штаб эдгээр иргэдэд одоо шиглэсэн үйл ажиллагааг явуулдаг байх нь.
За мөн цэргийн албыг алба хаах хэлбэрт орсон цэргийн дүүцүүлэх алба хааж байгаа залуусыг бол бид нэр 2 шаттайгаар сургалтанд хамруулж байна. Цэргийн бэлтгэл шатны сургалт болон одоо цэргийн ангар шатны мэргэжил болох сургалтыг зөвшөөрсний анги байгууллагуудыг туршилтын зохион байгуулж байна. За дараагийн шатны сургалт тусгай өргөн бэлтгэл шатны сургалтыг бид нэр одоо дүүргүүдийн онцгой байдлын хилцс, гал унтраах ангиудыг түшиглээд мөн дүүргийн улаан загалмаа нийгэмлийг ингээд одоо мэргэжлийн байгууллагуудтай хамтран туршилж явуулснаар тухайн дүүцүүлэг алба хаах одоо хаагчийн маань одоо бэлтгэлжилт одоо тухайн одоо үр гүйцэтгэх чадамжинд дэшиж байгаа гэж үзсэн. Дүүцүүлэг алба хаагчдын маань гол одоо гүйцэтгэх онцлог нь юу вэ гэхээр нийслэл дүүргийн бүтээн байгуулалтанд одоо гар бие оролцсон. Гал төмөр, гамшиг осол гарсан үед одоо онцгой байдлын албанд одоо туслах хүчинд үр гүйцэтгэх нь. Тэгэхээр энгийн байдлаар хэлэхэд иргэн эхлээд их дургуутцдаг. За би ажилдаа байна, ирэхгүй энэ ч одоо юу юм бэ гэдэг их өнөө цаг үед бол их цааргалддаг. За тэгээ бид нэр хэлж тайлбарсныхаа үндсэн дээр иргэнтэйгээ гэрээ байгуулад ирнэ, бас ирнэ шүү. Бид бүхэн саяыг хэдэн зугаар нь мянгаар нь цуглуулж, ирүүлж энэ зорилгоос биелүүлж чадсан. Тэгээ яг ирээд сургалтын явцдаа нөгөө иргэн маань тэрхүү дадлага сургуулийг ойлгоод ирэхийн явцад Монгол хүний тэр төрлөх зангаараа гэх юм уу те. Одоо институтээрээ би ерөөсөө энэ сургуульд бол заавал хамрагдах ёстой байсан юм байна. Одоо би ойлголоо гэдэг зөв тал руу орж эхэлдэг. Тэгэхэд 14 хоногийн дараа сургалт явагдаад дуусахад тэр 1 хоногийн сургалт ч бас байдаг. 1 хоногийн сургалт яваад дуусгаж тэр би энэ сургуульд явснараа харамсах зүйл алгаа ахаад явхад билээн гэдэг тийм чин сэтгэлтэй болоод явдагт нь бид нар бас их баярлдаг. Би өөрөө цэрэгт очиод цэргийн алба хаагаад үгүй энэ цэрэг гэдэг чинь нэг аимшигтай юм ярьдаг байсан чи үгүй юм байна гэд. Би өнөөдөр байлдагчаас хурандаа хүртэл алба хаагаад тэтгэвртэй гарсан үгэн бурал ингэж бодож явдаг. Тэм учраас та бүхнийг цэргийн албанд залуучуудаа тодорхой мэрэгжил эзэмшиж эх орны хүү болж айл гэрийн хариуцлагатай аав байхын тулд цэргийн алба хаагаач гэж уриалж байна. Ардын хувьсгалын барьцаан авидын цогточор Улаанбаатар хотын цэргийн хилцсийн эрхэлсэн түвшинлэр 1928 оны 5 дугаар сараас 1929 оны 9 дугаар сар хүртэл ажилласан. Тэрээр 1921 онд ардын журамт цэрэгт элсэж, баруун Унгарын цэргүүд болон цагаантны үлдэгдлийг устгах үйл хэрэгт оролцож явсан. Ардын журамт цэргийн Ахмад Дайчин ардын хувьсгалын партизан юм. Ардын хувьсгалын партизан Гувагийн Самданбазар 1931 оноос Улаанбаатар хотын цэргийн хилцсийн тасгийн дараагаар ажиллаж байсан. 1893 онд Засагт хаан аймгийн Цогт вангийн хушууны нутагт мэндэлсэн. 1921 онд Хатанбаатар Магсар Жавын цэрэгт элсэж, баруун хязгаарыг тохинуулах үйл хэрэгт оролцож явсан ардын хувьсгалын партизан юм. Сосрын Юндан Улаанбаатар хотын захиргааны цэргийн хилцсийн дараагаар 1932-оос 1935 онд ажиллаж байлаа. 1942-оос 1943 он, 1947-оос 1949 онд бүгд найрамдах Монгол ард улсын мал тариалангийн яамны орлогч ба жинхэнэ сайд хошууч солтоо. Цэргийн хилцсийн хамт олноос генерал одоо цэргийн дээд цол генерал цолтой 2 хүн гарсан. Нийслэлийн цэргийн штабын орлогчтой байсан. Хорондоо Баданбазар гэж хүн одоо хошууч генерал цолтой сая тэтгэврээр ажиллаж хийж байна. За энэ зүрхийн нийслэлийн цэргийн штабыг 20 гаруй жил удирдсан. Хорондоо Болдбатар одоо шин дараагийн ажил руу очиод одоо баригдын генерал цолтой Батлан хааны яамны ерөнхий хянагч гэсэн тийм ажил хийж байна. За Сүхбаатар дөрөвдөөсөн Дамжин Сэрэн гэж байна нэг хамтарч ирсэн ах байна. Тэр маань одоо үйлчилгээний гайд ажил тавлаа. Би 22 онд бас нэг энэ ковидын үеэр сайн ажил зохион байгуулсан гэдэг үндслээр Монгол Улсын үйлчилгээний гайд ажил тавлаа. Сая Баянгол дүүргийн 60 жилийн байгаагаар тухайн Баян бол дүүргийн цэргийн хилцээний дарга байсан
хорондоо намдсран үйлчлэгээний говьд ажилдаа авлаа. Ингээд үндсэндээ 3 говьд 2 генералт орсон. Ийм л төвхтэй хамт олон. Энэ бол одоо цэрэг иргэнийг олвсон ийм л байгууллага л да. Тэгэхээр цэргийн албан залуучуудыг бэлтгэх, цэрэг орон үзлээр хүмүүжүүлэх, тэд нарыг одоо тэнцвүүлж авах, шалгаруулж авах, тэднэрт ойлгуулах, эр хүн болгох, чиг зүгийн зааж өгөх гэдэг одоо манай цэргийн штаб бол яг бичигдээгүй ч гэсэн хийдэг ажил маш их байна. Энэ ажлыг эрхэлж ясандаа би бас их бахархаж явдیں۔ Ер нь цэргийн хэлцдэг ажиллаж байхад бол цэргийн хүнийг маш их хүнддэг. Тэр зарчим бол ерөөсөө нэг л үг хэлвэл тэгэл хөөн шиг биелдэг байл. Их зарчимтай байсан. Ялангуяа төр захиргааны байгууллагын ажилтнуудаас их сүрэг даалгын манай ард иргэд бол ёсчлон биелүүлдэг ийм сайхан заншилтаа. Ер нь ингээд бид ингээд сайхан эх орондоо хөдөлмөрөд ингээд өндөр насыг настаад ингээд ад жаргалтай сайхан амьдарч байна. Ерөөсөө эх орноо хамгаалах Монгол улсаа улам цааш зэчиглэн хөгжүүлэхэд одоо үнэтэй гавьяа болж өөрснөө шин сэтгэлээс ажил үргээ гүйцэтгэж байгаасаа гэдгийг л одоо хойч үеийнхэндээ эрхэм болгож захимаар байна. Маш олон 10 сайхан хурамдаа нар төрсэн төвчөнд одоо Монголын төрийн захиргааны байгууллагууд одоо чухал хүнтэй үргийг гүйцэтгэж явж байна. Ингээд өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт офицер ахлагч нартай болон бидний үед одоо хамтран ажиллаж байсан Ахмад буурлууд энэ цэргийн штабын түүхийг бичиж явсан эрхэм одоо Ахмад дайчтай бас л их урт намтартай, ариун түүхтэй, сайн сайхан гэгээлэг зүйлэгтэй ийм одоо том байгууллага болсон байна. Тэгээ энэ байгууллагын 100 жилийн он хүрээнд орон нутгийн түвшинд тэр дундаа нийслэл дүүргийн түвшинд ажиллаж байгаа цэргийн штабын офицерууд тэнд ажиллаж байгаа хамт олон 100 жилийн он баярын мэндийг Монголын баг дарганы холбооны одоо гишүүдийн нэрийн өмнөөс та бүхэндээ баярын мэнд өргөн дэвшүүлье. Баян зүрх, Хамуул, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх, Багханган цэргийн штабын дарганаар болон бие өртгөнд нь ажилчин амьдрал аз жаргал сайн сайхан хүсэе. Ер нь энэ ажлаараа би бол багсаар бол тэтгэвртэй гарсан. Ажлын байран дээр баяртай ирээд баяртай гардаг байсан юм л дээ.